За тэгвэл хоёлаа зочноо орё тийм ээ. За сайн байна уу та? Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? За ашгүй. Та чихвчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулад тухтаа суугаарай. Ингээд зүчж болно дөө. Тийм. Тэгээ өөрлөгөө шууд зүгээр татчихгоод микрофон. Жохон татаад. Тий. Яач. За өглөөний мэнд за тантай бас ярилцсанаа. Гой юм яа. Их л одоо нийгэмд жоохон үнцэнгүй тийм юмны ард одоо хоцорч үлддэг. Ийм л одоо хүүхдийн номч шан тий. Тийм. Одоо хүүхдийн нүд хуурна гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд нэг тэр бот гараа ч юм уу цаана их үлдээд тийм нийгэмд хөндөгддгөл сэдвийг давгаа онцолж бас өрсөн дэх баярлаа. Тэгэлгүй хаа та өөрийгөө дахиад илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа яриандаа орё гэж бодож байна. Тэгээд юун түрүүнд бас бидний урилгыг хүлээн авсан дэх баярлаа. За баярлалаа. За намайг Бат хоёрын төрөмөх гэдэг. Тэгээ би болохоор Монс Сутар гэх хэвлэлийн газрын хүүхдийн номын жангар редакцид зураач зохиолчор ажилладаг. Тэгээд сүүлийн бас 10 гаруй жил хүүхдийн номоор дагнаад ингээд ажиллаж байгаа юм байна. Анх ингээд зураач болох хүсэлтэй нь юу н хэрхэн төрсөн бэ? Тэр тусмаа яг хүүхдийн номын зураач хэрч одоо арай илүү өөр чиглэл рүү те илүү хүүхдэд тайртай болоод уу те ер нь бол эсвэл энэ нэлийн гэгээлэг бас чиглэл юм уу гэж би хараад байна л да. Тэ? За би болохоор төрслөх урлагийн дэд сургууль гэж байсан. Тэгээд тэнд театрын зураач мэргэжлэр төгссөн. Тухайн үед бол яг хөө зүгээр нийгэмд тийм олон театрууд байгаагүй. Тэгээд одоо ажлын байргүй. Гэтэ театрын зураачийн нэг онцлог нь тексттэй ажилдаг. Одоо сонгодог Шекспирийг тийм ээ. Чехов гэдэг юм одоо олон алдартай зохиолуудыг их сургуульд уншиж, судалж, тэндээ зориулж одоо тайз декорацаа төсөөлдөг байсан учраас энэ хүүхдийн ном руу ороход бол надад илүү их тийм төхөмтэй байсан. Нөгөө талаар миний бага нас бол одоо яалтгүй номтой их ойрхон аав маань зохиолч яруу найрагч хүн байсан. Тэгээд багаасаа энэ ном уншиж төсөөлж тэгээд ер нь бол миний тэр төсөөллийн одоо юу гэдгийг төсөөлөл маань одоо намайг тэр ном руу номын ажил зураг руу хөтлсөн. Онцгойлон бас нөгөө хүүхдийн зураг руу яг ордог. Тэгээ би 2010 оноос одоо энэ Монс Сутар хэвлэлийн газарт ажиллаж байгаа. Тэгээд тухайн үед бол их олон шалтгаанууд билдэ мэдээж одоо нэг амжиргаа тийм ээ. Тэгээд хүүхдэд ингээд ном зураад тэгээ мөнгө авчих чам бас хайтайхан. Тэгээл явж байгаад одоо гэр бүл болоод хүүхдтэй болоод тэгээ хүүхдээ ингээ харж байхад одоо яг өндөө тухайн үед бол тийм айхтар олон ном уншуулах тийм ном байхгүй байлаа шүү дээ. Одоо хөрн тийм сайн номнууд бас их зөөрөн байдаг. Тэгээ одоо хүүхдтэй юу уншуулах уу гэдгээс бас одоо шалтгаалаад миний бас уран бүтээлд хоёр дахь том эргэлт гэх юм уу. Нэрээ одоо илүү сайн одоо ном хийх хэрэгтэй юм байна. Энэ бол зөвхөн миний хүүхдэд биш олон хүүхдүүдийн хэрэгцээ бий л гэж одоо илүүхтэй ажилдаа шударсан гэх юм уу. Яг тийм байх шүү. Таны анхны бүтээл юу байсан бэ? Анхны бүтээл юу байсан бэ? За тэгээд анхны бүтээлээ гаргаж хахад яг тухайн үед ямар мэдрэмжийг авч исэн бэ? За мөн одоо ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан өөрийнхөө одоо бүтээлүүдээс онцлох юм бол та ямар бүтээлүүдийг бас хэлэх вэ? Тийм чи ингээд шууд л ингээд тэнгэрээс унаад ирсэн биш чи зөндөө алан алдаа бий тий. Тухайн үед одоо ингээд захиалгаар ийм бүтлгүүд жоохон номнууд бол бий. Тэгээд тухайн үед нийгэмд бас шүүмжлэгдэжсэн. Тэгээд энэ чинь хүн чинь ингээд Монголд нэг ийм зүйл бий. Яг мэрэгжлийн хүүхдийн номын зураг гэж одоо тийм төгсгдөг ихтэй сургууль гэж байхгүй. Тийм тий. Тэгэд одоо ийм онгод хиймраар уран бүтээлээ туурвдаг маягийн одоо тийм уран зургууд тийм ээ энүүгээр бол төгсөж байгаа. Яг хүүхд чи өөрөө одоо маш их тийм онцлогтой хорвоо дэлхийд асар ямар ч туршлагагүй төрн тийм ээ. Тэгээд тэн дээр нь одоо ингээ гайхуулж байгаа юм шиг ингээ янз янзын зураг бол гэсэн мэдээж тэр чинь хүүхдийн нүдний харах одоо өнгө юуг таних ямар текстийг одоо уншиж ойлгохын гэх мэтэр ингээ аягүй олон төвшинтэй. Тэгээ одоо би анхандаа бол мэдээж ингээл хөрх юм зурчи гоё болох чи гэдэг ингээл зурдаг байсан. Надад бол тийм жишээнүүд бий л дээ. Жишээлбэл ингээд би гэлс зураад нийтэнд хөрг авчи. Гэтэ гоё зурчи гэл ингээл одоо манжингийн үлгэрийг би зурж исэн. Нөгөө
жижигхэн байдаг хэвлэгдээд гарсан байдаг мөн үү? Тэнд би тэр биш шүү. Би шүү. өмнө. Тэгээ би тэр кейсийг ярих гэдэг нь юу вэ гэхээр за ингээд манжингийн үлгэр дээр чинь ингээл зөндөө бол одоо өвөө эмээ тий жоохон хой муур гэл ингээл хөрхөн дараалуулаад маш алдартай үлгэр шүү дээ. Одоо хүүхдэд бол тэр үгийн давтанд бинтэрнгээд айгүй ойлгогддог. Тэгээ би ингээд 6 гой болохгүй л ингээд нэг болжмөр янз янз юм зурхгүй юм. Тэгэл одоо худалдаанд ингээл явдаг байсан. Тэгээ манай хүү 2 нас гарантай одоо хилд орцсон үед тэгээ би жоохон өөрөөрөө бахархуулах гэдэг шүү дээ. Одоо аав нь бол ингээд хийсэн номоо гэдэг ингээд уншиж өглөө. Тэгээ ингээд хамгийн сүүлийн хувц хаага. За ямар нэг хүсэж буцаад номоод л энэ болжмор яасан бэ гэж надаас асуусан. Тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө номонд оролцоогүй. Нөгөө муур оролцоол, хулган оролцоол тэгэл манжанга татсан. Энэ болжмор яасан бэ гэж асуусан байхгүй. Тэгэхээр зэрэг би зөвхөн хүүхдэд гоё зураг бол биш. Яг юу хэлэх гэж байгаагаа одоо ойлгох тийм. Тэгээ би бас нэг жоохон тэр номыг худалдаанаас одоо буулгаж яасан захиралтайгаа ярьж хагаад за энэ бол одоо хэвээр болохгүй юм байна. Би одоо энэ бол миний алдаа байна. Тэгэхэд өнөөдөр чи ингээл бид нөгөө илүү гоё болох гайл өв соёлоороо бахархуулах гайл ингээл одоо чухал юм яриад тэгсэн чинь нөгөө нэг хүүхэд нь юу хүлээж авч байгаа юм бэ гэдгийг одоо хүүхэд төвтэй байна гэж яг хүүхдэд ойлгоно гэдэг бол биш. Өөрийнхөө одоо улсын бодлогыг ч юм уу тийм ингээд хүүхдэд ингээд бид нар чи их тийм тулгадаг арт түмэн юм уу даа л гэж би боддог. Таны бүтээж байсан бас зурж байсан хамгийн гоё одоо хүүхдүүдэд их хүрсэн тий хамгийн их борлуулагдсан ном гэвэл та ямар номнуудыг нэрлэх вэ? Би бас нэлээд ном худалдан авдаг л та. Гэтэ бас нөгөөдөө тэр болгон бас зураачийг нь хараад тий артлын нөгөө зүйлсийг нь бид нар чинь их анзаарч харахгүй юм л та. Тэгэхээр бас үзэгчд маань бас илүү мэдээсэ гэсэн үднээс бас энэ асуултыг асууж байгаа юм шүү. За би бол нэлээд олон номтой. Би одоо ингээд нэг айхтар тэр ном маань илүү удаа гэхээс илүү одоо бүтээл сэтгэл зүрхээ зориулж байгаа. Яг хаа одоо хамгийн их одоо борлуулалттай гэвэл Монголын нус товчон гэдэг хүүхдэд зориулсан ном бий. Тэгээд тэрийг бол одоо айгүй их хүүхдүүд зургийг үзэх туртай байд юм шиг байлээ. Тэгээд ээж аав нь бас нэг өв соёл нус товчоогоо хүүхдэд авч худалдаж авч өгдөг. Гэхдээ тэр номын онцлог нь юу гэхээр бид нар ингээд нууц товчоохоор чинь 7-8 настай хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Томчуудаа ч өнөөдөр ингээд нууц товчоогоо уншаад хэрэг ойлголттой байдаг үлээ тийм юм. Тэгээ ядж байгаа тэр одоо тэр Монгол үндэсний одоо тэр нууц код гэдэг юм уу те тэр одоо чухал зүйлүүд бий. Тэр чинь хүүхэд уншаад ойлгохгүй. Тэгэхээр зэрэг манай хэвлэлийн газар бол маш энгийн хүүхдэд ойлгомжтой шинжилж найруулж бичье. Шинээр бичиж өгье. Гэтэ яг үйл явдлын ямар утга учиртай энэ үйл явдлууд болов энэ үйл явдлаас хүүхэд юу хүлээж авах юм бэ гэдэг талаас их энгийн бичсэн. Тэгээ тэндээ зориулж зураг зурсан манаас сүүлийн хэдэн жил айгуу тийм борлуулалттай худалдаа авалттай ном баг. 365 өдөр шигээд одоо бас бараг 10 жилийн өмнө. Тийм. Тэр ном өнөөдөр хүртэл ингээд хүмүүс унших давталж аваад байдаг. Тийм. Тэн дээр бас тэгэд зурагт номнууд бас нэлээд олон байгаа. Миний яг одоо гол нь бас өргөн бүтээлч хүний хувьд хийх туртай зүйл маань зурагт номоо хийх туртай бай. Тэгээ тэр бол одоо бараг 10 гаруй ном одоо хийсэн байна. Комик шүү дээ. 365 өдөр зурагт ном гэдэг нь одоо 32 нүртэй нэгэн ном баггүй. Тэгээд маш цөөхөн тексттэй. Тий номууд байдаг. Тэгээд эн чинь юу хэлээд би тайлбарлах гэдэг зүйл маань юу гэхээр бид нар ингээл багадаа зураг амьдлна гэж ярьдаг байсан шүү дээ тийм үү. Тэгээд амьд юм шиг гээд тийм ээ. Тэгээд эн чинь өөрөө юу хэлээд байна гэхээр тэр амьд зүйл маань хүүхэдтэй харилцаж байна л гэж одоо ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар зөвхөн текстээр харилцдаг биш. Зургаар яаж тэр агуулгыг хүргэх вэ гэдэг талаасаа зурагт ном одоо хүүхдийн хөгжилд бол асарх чухал. Тэгээд тэр ном дээрээ би нэлээд төлхөө ажиллах туртай. 365 өдөр шихээр нүглэрийн ном байдаг нэлийн цуцсан мөн тийм ээ. Бүр айгуу сайн мэддэг нэ. Мэдээж хүүхдүүдийн бол хамгийн чухал тийм зүйл болвол ном одоо ялангуяа сүүлийн үед хүүхдүүд энэ номноос утасны хэрэглээтэй холбоотойгоор тийм илүүтэй хүүхдүүдтэй номонд дурлуулах тэмцээнээс илүү мэдлэг тэлэгч гэдэг юм уу тийм олон зүйлийг авах хэрэгтэй байна л да. Тэгэхээр сүүлийн үед ер нь хүүхдүүд хэр ном уншиж байгаа юм шиг танд анзаарагдаж байна. Эцэг эхчүүд бас хэр энэ тал дээр анхаарч байгаа юм шиг бодогддог вэ? Тий, ер нь бол би маш сайн гэж бодож байгаа. Энэ гэл ном барьсан хүүхдийн нүдэн зүр шууд гэрэлтэл эхэлдэг шүү дээ. Тий, тэгээд энэ чинь
айгүй тийм аз жаргалыг хүүхдэд авчирдаг зүйл мөн. Утас бол ингээд нэг ээж аавуудын хувьд бол ингээд нэг сатааруулаад чи нэг цаана байж гээд те тэгдэг утсаагүй болчдөг шүү дээ. Ном бол мөн адилхан одоо сатааруулж байгаа зүйл хэдий ч гэсэндээ тэндээс одоо том агуулгыг хүлээж авах, тэндээс гоо сайхан таашаал энэ одоо орчлон хорвоогийн сайн сайхныг мэдрэх ийм зүйлүүд. Тэгэд эн чинь өөрөө тэр 32 нүртэй зурагт ном гэдэг маань ээж аав бол илүү уншиж өгөөд 15 минут уншиж өгөөд эн чинь юу хэлж ийм нөгөө нэг хүүхдийн анхаарал төвлөрлийн хугацаа байхгүй юу? Тэгээ 15 минут уншиж өгөөд тэгээд 5 минут ярилцаад тэгээд ном маань дуусдаг ийм. Гэхдээ эн чинь одоо сүүлийн үед одоо олон улсын одоо судлаачдын ярьж байгаа нэг зүйл нь ер нь бол энэ зурагт ном бол хүүхдийн ном биш юм байна. Өнөөдрийн нийгэмдэр энэ завгүй амьдрал тийм ээ бид нар чинь ингээл ороолтол ажиллаад залуучууд тэгэл очиод хүүхдээ эрхлүүлж ийн гэдэг өөрийнхөө стрессийг тайлаад ингээ бамбалаа бөмбөлээ гэж ингээ унтаад өгдөг байхгүй. Гэтэл зурагт ном зөвхөн хүүхдэд зориулах биш аав ээж тэр завгүй амьдралынхаа нэг хэсэг болгоод түрхэн зур тэр том агуулгыг уншаад гоо сайхан тэр зургаас нь сайхан зөвхөлийг мэдрээд өөрийнхөө стрессийг хүүхдтэйгээ халуун дулаа ярих ийм боломжийг олгодог зүйл байна гэдэг. Тэгэхээр зэрэг бас нэг сүулт ингээ харж байхад гадны улс орнууд бүр настай хүмүүс нь зурагт ном худалдаж авах илүү дуртай байдаг гинэ. Ягаад тэгэхээр зэрэг одоо асар зузаан армаануудыг унших чинь хэцүү. Тэгээд түрхэн зурж гисэндээ тэр сайхан зүйлийг унших тийм хэрэгцээнд бол зурагт ном айгүй их тэр хэрэгцээг хангадаг гэж. Яг оноо. Заримдаа номнуудыг ингээ харж байгаа доторх зургийг нь харж байгаад худалдаа авах тохиолдол байна тий. Илүү гоё юм олон зураг орчихсон сонирхолтой байвал энэ манай хүүхд илүүтэй энэ ном татагдах юм гэдэг ч юм уу. Яагаад тэгэхээр хүүхдүүдийн чинь нөгөө анхаарал төвлөрөх одоо минут маш бага байдагтай холбоотой тийм ээ. Олон текст гэхээс илүү бас гоё зурагнуудаараас анхаарлыг нь татах боломжтой юм болоо гэж хардаг тий. Нэг зүйлийг асуумаар санагдлаа л да. Одоо ингээд текст байгаа тийм. Тухайн одоо үлгэрч байд юм уу, романч байд юм уу, өгүүлэлч байд юм уу тухайн тексттэйгээ зураг маань ингэж хамтдаа гоё уусаж өгнө гэдэг нь бас нэлээд чухал байдаг бах тийм. Ер нь одоо яг энэ үлгэрийн ном ч юм уу номны зургийг гаргахтаа хамгийн чухалчилж үздэг ингээд дарааллуудыг хэлвэл та юу ингээд дарааллаа ч ихсаах бай. За энийг би нэг жоохон энгийн тайлбар. За тийм. Хүн төрөлхтөн ингээд үсэл бүлгээр амьдардаг болол ингээд хадны зураг одоо үг хэлж штэ тийм. Тэрүүгээр мэдээлэлээ дамжуулж байна. Зурагт нь бол яг мөн адилхан тэр гэсэн үг шүү дээ. Хүүхэд текстийг уншиж чадахгүй үсгийг таних. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд юу гэхээр зургийг уншиж ойлгох. Тэрүүгээр гэр бүлтэйгээ орчлон хорвоотой харилцах. Тэгэхээр зэрэг текст зураг хоёр юг хамтдаа нэг нэгнийгаа нөхсөн хэлбэр бол зурагт ном. Эртээ урдийн цагт гэд нэг үг байлаа гэж бодоход яг эртээ урдийн цагт байгаа орчинг зургаар илэрхийлэх. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо сүлэлдээд адилхан нэг мэдээллийг дотроо хүүхдийн ном их ондоо. Жишээ нь жоохон одоо юу гэдэг нэг нас нь одоо 10-аас дээш гэж бодоход зураг заавал мэдээлэл дамжуулахгүйгээр чимэглэлийн үүрэгтэй байж болно. Жоохон төсөөллийг, сонирхлыг татах. Бага насны хүүхдийн ном нь зураг нь өөрөө хэл болох ёстой. Яг ярьж байгаа хэл нь болох ёстой учраас маш нарийн сайн одоо батнут одоо мэдээллийг текстийн үргийг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн. Одоо хүүхдийн номнууд чинь зарим нь бүр ямар ч текстгүй хайлтын номнууд байдаг. Жишээлбэл би одоо нэг тийм хайлтын номын зохиолыг бичижээс одоо дөрвөн үйлрэл гэдэг. Яг Улаанбаатар хотод өрнөж байгаа үйл явдлыг ямар ч текстгүйгээр хүүхэд зураг хараад тэгээд тэр ойролцоогоор нэг дөрвөн ном маань нэг нийлээд 70 гаруй дүртэй. Тэгээд хүүхэд бол бүтэн жилийн туршид Улаанбаатар хотод юу болдог вэ гэдгийг тэр дөрвүүдээрээ дамжуулаад эхний уузнаас дуусах хүртэл ингээ харах тийм ном бас байдаг. Тэгээд энэ юу хэлж ийнэ вэхээр зэрэг тэр гэр бүлийн дулаан уур амьсгал гэж юу гэхээр зэрэг нөгөө хүүхдтэйгээ энэ яасан бэлээ энэ яасан бэлээ гэдээ хооц эргүүлээд үзэх тусмаа тэр үйл явдлуудыг аав ээж нь тэр өөрийнхөө хоолоогоор хүүхдтэйгээ чинь үнээр ингээд ярих. Энэ зүйл бол одоо тэр дулаан уур амьсгал болдог баг. Түүнээс би одоо ямар ч номгүйгээр би чамд нэг Улаанбаатар хотынхны амьдралыг ярьж өгье гэж эзэч яриа эхлэхгүй. Тэр ном бол бас яг тэр ярианы том сэдв болдог.
Одоо ингээд надад нэг сонирхолтой асуулт байгаа юм л да. Одоо саяны ингээд сонсоход их гоё бүтээлүүд төрөвж जैन те. Тэгээд ер нь бол хүүхдийн гэдэг бол бүр сонирхолтой байна. Тэгээд гол юм болохоор яг энэ хүүхдийн одоо энэ зураг ном яг бүтгэхэд одоо хэрэг процесс шаарддаг, одоо хэдийн хугацаа шаарддаг. За тэгээд хамгийн хэцүү хэсэг нь аль хэсэг юм те. Тэгээд хамгийн гоё хэсэг нь танд бас аль хэсэг нь гэдэг вэ? Тий одоо жишээлбэл одоо 32 нүртэй зурагт ном гэдэг ингээ ярьж байгаа. Энэ бол ойролцоогоор зохиол бол нэг сар гаруй 2 сарын хугацаанд судалгаатайгаа бичигдэнэ. Тэгээд зураг бол бас 3 сар ингээд хэвлэлтэйгээ 6 сарын туршид одоо нэг ном жижигхэн одоо 32 нүртэй ном маань иймэрхүү одоо бүтдэг. Тэгээд худалдаалагдах үнэ нь бол одоо чинь 14,000 төгрөгийн үнэтэй. Одоо бол нэг ууд чихэрний тийм ээ. Тий. Одоо тийм үнээр одоо ингээ гардаг. Тэгээд асар их цаанаа тийм хөдөлмөр шаарддаг ажил байдаг. Хамгийн гоё хэсэг нь аль хэсэг гэдэг, хамгийн хэцүү хэсэг нь ч юм уу? Эскиз гаргах гэдэг шүү дээ. Зургийн хэсэг нь үү? Тий, ер нь бол тэгээд эн чин уран зураг бол нэг том хавтгай дээр. Том зураг тийм ээ. Яг уран зургийг 32 буюу 16 одоо зураг зурж ээж нэг ном бүтэж байгаа. Зөв л бас лэн хөдөлмөр шаардсан ажил. Тэгээд одоо мэдээж номоо мэдээж гартаа авах бол яг л тийм сайхан мэдрэмж төвлөлтөөс авах тийм. Тэрнээс гадна таны номыг бас хүүхдүүд уншаад тэр одоо бага насныхын дурсамж нь яг таны номоор ингэж бас одоо үлдэнэ гэдэг бол маш гоё мэдрэмж ахаа зураач хүний тийм ээ. Хүүхэд ахуй цагийг нь яг таны номоор одоо тэр зураглал үлдэнэ гэдэг нь бас их гоё мэдрэмж байдаг болов. Тий одоо ингээд би дандаа сургуулиар явдаг. Ерөнхийдөө 7 хоногт нэг удаа нэг яг одоо 2 3 дугаар анги янз янзэл хүүхдүүдтэй ингээ уулзаад миний одоо яг ажлын нэг зайлшгүй нэг хэсэг байдаг. Жишээлбэл маргааш одоо би нэг сургууль дээр очино. Тэгээ хүүхдүүдтэй номоо уншиж өгөөд ярилцсан гэдэг бол айгүй гоё. Тэгэд үнэхээр муу ном бол хүүхдүүд бол томчууд шиг худалж биш. Надад таалагдаагүй гэдгийг үнэнгээсээ хэлдэг. Бид нар бол шүүмжийг шууд хэлсэн тийм. Зарим нь л өстой баярлаа гэд үж ирээд үнсэн. Тэгээд тэр чинь айгүй тийм үнэн тийм одоо харилцаа. Тэгээд томчууд ч одоо ингээд таалагдлаа хөөрхөн ном байна, гоё ном байна гэдэг ингээд. Тийм. Тэгээд ер нь бол Монгол хүний хувьд их тийм бидний өссөн зүйл бол нөгөө яг үнэ ихлэ жоохон гавтлаа яриад өсчдөг тий. Чи томчуудтай ингэж харьцгаа. Тэгээд өөрөөрөө байх боломжийг бид нар ёс заншлаараа айгүй хаадаг. Жишээлбэл хүн ахтай, дээл захтай чи том хүнтэй ингэж харьцаад айгүй тийм өөрөөрөө байх тэр боломжгүй ингэж явж байгаад нэг 16 долоотой одоо дотроо нэг өөр бодолтой. Хүмүүстэй харьцахад одоо нэг тийм бас нэг өөр хүн. Тэгээд нэг тийм зөрчилдөөнтэй хүмүүс бий болдог. Тэгээд гэтэл одоо гадны хүмүүс чи айгүй тийм нээлттэй авижтайгаа ярьдаг бол бид нар киноноос ч юм уу эсвэл очоод ингээ харахад энэ ч ямар их гоё нээлттэй байдаг вэ. Яг энэ зүйл дээр асуумаар байна л да. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол бас мэдээж сайн зүйлч байна, сар зүйлч байна. Энэ хүүхдүүдийн хувьд бол төрсэн цагаасаа эхлээл электрон одоо утас хэрэглээтэй ингээд хамтдаа өсөж гин. Маш олон одоо мэдээллийн урсгал дунд эдгээр хүүхдүүд өсөж гин. Тэгэхээр сэтгэн бодох чадрын хувьд ч гэсэн арай өөр байгаа тийм. Бидний үеийн одоо 6 настай хүүхд гэдэг ч юм уу. Одоо үеийн 6 настай хүүхдүүд бол маш ондоогоор сэтгэж штэ. Тэгэхээр энэ одоо өөрчлөлтөнд таны бас хүүхдийн номын зураг бас дагаад өөрчлөгдөж байгаа юу? Та бас энэ судалгаа шинжилгээг ер нь хэрэг хийдэг вэ? Тэ одоо байнга миний зураг өөрчлөгдөнө. Мэдээж эн чин технологиос бид нэр хошоо ухраад яг л одоо номтой л байх хэрэгтэй гэж одоо тусч иж болохгүй шүү дээ. Бид нар л асар хурдан одоо өөрчлөгдөх тийм хэрэгцээ бий. Өнөөдөр ингээл жишээлбэл юу гэдэг хүүхдийн номын зураг айгу гоё бүлтгэр нүдтэй байх хэрэгтэй, хөөрхөн байх хэрэгтэй гэдэг ингээд байх биш. Гэтэл яг л хүүхд би гэдгээл одоо миний найз гэдгээр л одоо хүлээж авна. Өөрөө юм бамгар бомбор одоо тийм жижиг өнөхөр нүдтэй бол яг л найз шиг нь өөртөө адилхан юм л хийж өгнө гэж. Заавал одоо ингээд бид нар ч нэг тийм зүйл шүү дээ. Хөрхөн л байх хэрэгтэй хүүхдийн юм гэдэг. Яг үндэ бол хүүхдийн юм үнэн л байх хэрэгтэй. Яг л одоо харилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд худлаагаар тэр хүүхдтэй харилцаад байвал тэгээ тэр ном ус амьлахгүй л дээ. Зөв. Тэгээд бас нэг юм байна л да. Одоо ингээд зарим номыг уншихаар текст нь их тийм утга авцалдаагүй, үлгэр нь одоо дотроо бас юу гэж хэлгээд байгаа ч ойлгомжгүй тий. Иймэрхүү номнууд бас байна, ажиглагдаж байна. Зураг нь одоо харцангуй бас гайгүй. Тэгээд утга агуулгын хувьд нэг жоохон
эвгүй одоо үг ашигласан ч гэдэг юм уу тийм ийм номнуудаас санзаарагддаг л та. Тэгээд энэ талаар та ер нь сүлд гарч байгаа номнуудад хэр шүүмжлэлттэй ханддаг вэ? Тэгээд бас энэ салбарт бас нэлээд олон жилийн хугацаанд ингээд ажилласан хүний хувьд тийм юу гэж бас хардаг вэ? Одоо жишээлбэл нэгдүгээр ангиас сурах хүчийг уйлуулдаг цаандлага гэдэг үстэй. Тэгдэг. Ягаад тэгэхээр зэрэг хүүхдтэйгээ жинхнээс харьцдаггүй. Бид нар дандаа хүүхдийн имийг одоо ингээд халтурддаг. Энд чинь төрөөсөө эхлээд одоо хүүхдийг хуурч эхэлж байгаа байхгүй. Ямар муухай зурагтай байдаг лээ тийм ээ. Цагаан толгой. Ямар муухай хүүтэн хүнд эсвэл ямар их ёс заншлаар дарамталдаг вэ? Сурагчийнхаа ихэнд яамны логог тавьж эхэлдэг шүү дээ. Яасан муухай хүндээ харилцаа вэ? Тэг би бол одоо манай хэвлэлийн газар яаж хийж байгаа л одоо манай одоо хамт олон хүүхд жинхэнэ одоо хүүхдэд ойлгоё. Хүүхэд төвтэй бай гэдэг үнтэс бид нар зураг текстэнд нэлээд ажилладаг. Өнөөдөр манай редакц жишээлбэл 100 гаруй ном 100 орчим ном одоо жилд гарч байгаа. Тэрний одоо 70-80 ном нь одоо жишээлбэл гадны сайн одоо хэвлэлийн газруудаас аль биесны эрхийг авдаг. Нэг 10 хэдэн ном нь жинхэнэ өөрсдөө одоо зураач зохиолчтойгоо хамтарч ажиллаж. Тэгээд тэн дээр бол асар их цаг хугацаа гарч асар их зардал гардаг. Тэндээсээ бид нар тийм ашигтай биш. Гэхдээ зайлшгүй Монгол контент бий болох ёстой. Тийм бодлохоор ажиллаж байгаа. Гэтэл төрийн ажил ягаад тийм муухай зурагтай, дандаа хулгайн зурагтай, аль биесны ирэхгүй ингээд энэг үл юм чи яг нэг хүүхдтэй биш зүгээр ажил хийгээд байгаа зүйл байна. Тэгэхээр зэрэг энэ бол одоо сурагчгаасаа хавлаад ингээд зургийг харахад тийм бас салтатай зүйлс. асар их. Таны тэгвэл бодлоор цагаан толгой ном ямар байвал их ихтэйхэн хүүхдтэйгээ та сайн хэлж штэ одоо илүү хүүхдэн үндэ байна гэж юм тэгвэл хүүхдэд илүү ойлголтын төвшөнд очихоор тийм ийм цагаан толгой гэдэг чинь бидний одоо хамгийн хөөсөн л ном гэдэг байгаа штэ тийм тэгэхээр ямар байвал их ихтэйхэн байхаар хүүхдэд ойрхон байхаар юм шиг санагддаг юм болоо. Одоо жишээлбэл өвөө үхэр авав. Бүү мэд штэ яах юм би одоо тэр одоо өнөөдөр Улаанбаатарт байгаа хүүхэд ихэнх нь төв суурин газар байгаа хүүхэд өвөө үхэр авав. Өвөөгийн үхэр их өсөв. Бүү мэд. Тэгэд энийг ингээд чи наатахад шийдлээ гэдэг юм чи айгүй уйлна үсттэй. Өнөөдөр ядаж цас оров тий цасаа цэвэрлэх ухтай юм. Ямар ингээ нүдэнд харагдаж байгаа зүйл вэ? Яг өнөөдөр тийм. Тэгэхээр зэрэг бид нар ингээд нэг хүүхдэд хүчээр юг тулах вэ гэдгийг бас бид нар эргэж харах. Энэ боловсролын системд тэр өөрчлөлтүүдийг хийх юм ажиллах шаардлага биднэрт нийгэмд үүссэн байгаа л гэж боддог. Тийм үү. Аха. Зураач хүний хувьд ялангуяа энэ салбарт яг хүүхдийн зураач хийж байгаа, номын зураач хийж байгаа хүний хувьд таны бас нэг ирээдүйн бас мөрөөдөл гэх юм уу те нэг энэ ажлыг хийчихвэл их гоё дооч гэдэг юм уу бодож явдаг, санаж явдаг мэдээж зүйл байгаа ах түүнийг хуваалцвал. Ер нь бол би тийм олоолаа болохыг л одоо хүүхдийн номын уран бүтээлчд олоолаа л одоо болохосоо хэдүүлээ би одоо жишээлбэл гой тийм залуучууд одоо зөндөө байна штэ ном хийгээд сүүлийн жилүүдэд бол зурагт номд айгуу тийм уран бүтээлчд орж ирж байна. Тэр яг заавал зураач биш, зохиолч биш ээж аваад зурагт ном хийдэг болсон өөрсдөө. Тэгээд эдгээр чи гой өглөөний уулзалтуудаа хагас сайны өглөө хийдэг. Тэгээ залуучууд бүлгээр нийлж одоо хүүхдийн гой контент хийдэг. Иймэрхүү зүйлүүд бол айгүй ажиглагдаж байгаа. Гэхдээ нөгөө нэг чинь Монгол Улсын их сургуульд хүүхдийн уран зохиол гэдэг 2хан кредит цагтай. Тэгээд за ийм Монгол одоо зохиолчд байдаг. Тэгээд ямар сонирхлын татахгүй төгсгөр чинь бид нар төрийнхөө бодлогын төвшөнд энэ хүүхдийн контентэд анхаарал хандуулах хэрэгцээ бий болцсон л гэж бодож байгаа. Гэтэл ээж аваад одоо яг ингээд Монгол арт өвлгөр уншиж хөр зэрэг ерөөсөө жоохон аймаар байна. Үнэн шүү дээ, тийм ээ. Үг хэлний ойлгохдохгүй хүнд үг хэллэгтэй. Тэгээ би хүүхдтэй зориулаад өөрөө өвлгөр зохиогоод яриад өгсөн чи айгу гоё байна. Тэгээд одоо энийг яаж зурах уу гэд надад бол байн гарч байгаа. Би бол бас бөөн баяр болдог. Хойлоо одоо тэгвэл яг энэ хүүхдийн зориулж наадах дээр ч хойлоод чи өөрөө ингээд зураад үзээч. Та өөрөө ингээд хийгээд үзээч гэд. Тэгтээс ч оо болж ш энийг одоо би хэвлүүлмээр байна. Тэг эн чин айгу тийм гоё ажил болдог.
Ямар гоё юм бэ. Бүр яг миний сэдв ороод ирлээ. Би нөгөө ингэдэг байхгүй хүүхдтэй орой болгон би өөрийнхөө амьдралаар нь ингээд зохиож маш гоё одоо түүхүүдийг ярьж өгдгийн. Одоо чинь манай 2 хүүхд байлаа гэхэд 2 ингээд гадаад тоглож исэн чинь ингээд тэгээд гэл ингээд гоё үргэлжлүүлээд ярьдаг л та. Түүнээс гадна нөгөө хүн болгонд л ингээд ном гаргах гэдэг ч юм уу тий. Хүн болж төрснийх ном бүтээх, за мод тарих, хүн одоо өөр хүүхдээ үлдэх ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлсэд. Тэгэхээр хэрвээ зүгээр над чих тий би ингээд ном гаргаад ирээдүйд бас хүүхдүүдтэй ингээд хөрхөн үлгэрийн ном үлдээе гэж байгаа хэр боломжтой байд юм болоо энэ хүсэл одоо өнгөрүүлсэн. Тийм би бол дандаа тийм хийж авахтай ажиллаж байгаа. Өө тийм үү ямар гоё юм бэ. Би ч одоо ингээд бас нэг сардаа нэг удаа юм ивент воркшоп хийдэг байхгүй. За хэдүүлээ өнөөдөр ингээд нэг өвлийн тухай зурагт ном хийгээд өвөл тохиолдсон зүйлүүдээ тэгээ хамтдаа хэдүүлээ зохиолоо гаргаж үзье. Дараагийн удаа дараагийн 2 цагт скизээ гаргаж үзье. Юугаар хийж болохоор байна. Тэгж авч ингээд айгуу гоё урам зоригтой. Залуу ингээд оюутнуудад за би ерөөсөө ном хийнэ гэдэг. Ер нь яагаад одоо ингээд номын дэлгүүрт хүүхдийн тасаг бол одоо бүр ингээд номнууд нүрээрээ биш дандаа шилээр явсан. Сүүлийн жилүүдэд ихсэж гин гэсэн үг байхгүй. Тийм ээ. Аха. Ямар гоё бас мэдээлэл сонсож. Ер нь бас миний ирээдүйн бас мөрөөдөл зорилгыг одоо нэг алхам одоо ахиулж байгаа юм шиг гоё мэдрэмж төрлөө. Тэр хэрвээ нэгтлэн байдаг бол хамтдаа бас санал бодлоо солилцоо тий. Бас нэг ном туйрвчхад үгүй эн чи хүн болж төрснийх. Ямар гоё мэдрэмж авах болоо тий. Тэгээ миний номыг бас ингээ хүмүүс судалдаж аваад тэр миний зохиосон зүйлийг уншаад явна гэдэг бол өстой гайхалтай мэдрэмж байдаг баха. Одоо энэ зурагт ном одоо би яг одоо бас нэг арай жоохон залуу арайжхан залууч байна тийм. Жохоор миний үеийнхэн бол нэлээд төлхөө уншдаг гэх юм бол яа харахгүй нэг одоо манга, манхва одоо нэг зурагт номнууд Японы байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь би зүгээр одоо анзаарснаар болохоор одоо манай монголчууд болохоор яг энэ чиглэл рүү бас хөгжөөд байгаа юм болов манай залуус яг тэрийг хийгээд байгаа болов гэж хардаг. Тэгээ таны зүгээс одоо яг тэр зүйлийг ер нь яг юу гэж хардаг? Одоо жишээ нь одоо таних болохоор нэлээд бага хүүхдүүдэх шүү дээ. Тэгэхээр одоо нэг төлхөө миний ярьж байгаа ч юм болохоор одоо нэг арай нэг насан турш хүн үзэж болохоор нэг одоо зохиолууд байдаг шүү дээ. Зураг. Тэгэхээр та энэ чиглэл рүү ерөнхийдөө өөрөө бас орох сонирхол байгаа юу? Одоо бас хийж үзсэн үү? Үзье гэж боддог тийм. Хийж үзсэн. Гэтэ манай редакц тусдаа яг ийм манга гаргадаг редакц тусдаа очоод синхэр үзээсэн гэдэг. Тэн дээр бол одоо бид нар чинь бүр ихнээс Ислам данк гэдэг ном гаргаад тэрнээс хойш ингээд өнөөдөр нохоо өнгөд байдаг шүү дээ. Одоо хүүхдүүдийн хамгийн туртай одоо цуврал одоо бестселлер. Тэр бол ингээд манай тусдаа редакцийг явдаг. Монгол уран бүтээлчдийн хувьд бас жоохон гарч байгаа залуучууд өөрсдөө хийх сонирхол байна. Гэтэл нэг юм асуудал нь өөрсдөө бас бид нар жоохон балсан асуудал бий л дээ. Айтайхан ингээд комик хийж явж байсан нэг бүтээгдэхүүнээс сурталчлага болоод дуусчихдаг. Энд чинь хүүхдэд итгэл найдвар төрүүлэхгүй шүү дээ. Болов. Дүрийн бизнес болоод дуусчихлаа. Нөгөө нэг зүйл нь ямар нэгэн одоо аяга их ч юм уу бүтээгдэхүүнээс сурчлаад унахаар зэрэг чинь хүүхдэд хуурагдсан мэдрэмж төрж байгаа байхгүй. Гэтэл ягаад тэр амжилттай явж байгаа тэр нохой хүн байдаг ч юм өөртөө цуу найзлаад шүү дээ. Асуудалд. Тэ муу залуусна гэдэг одоо комик ном байж байгаа манга тэр чи ягаад хүүхдэд унш залуучууд ингээ хүүхдэд уншаад нэгээд байнг вэ? Тэд нар ямар нэгэн хүртэн сурталчилгаа хийгээгүй. Тийм асуудлууд байна. Ном гаргахад заавал нэрээ мэрэгжлийн байх, мэрэгжлийн одоо утга уран зохиолын тэр нөгөө боловсрал мэрэгжлийг эзэмшсэн байх шаардлагатай байдгүй. Үгүй шүү дээ. Үгүй юу? Тийм. Жишээлбэл одоо алдартай Астрид Линдгерн гэдэг нэг мэгтэй. Хүүхэд нь биеийн тааруу тэг хүүхдэл яг сая таны хэлсэн шиг ингээд түүх ярьж өгсөн байхгүй. Тэгэл урт түүх ярьж өгөөд тэгэл тэр одоо номнууд нь амжилттай болсон. Өдөр бүр дэлхийн одоо уран зохиолын хатаа хаалт гэдэг. Ямар гоё. Тэр чин шал өөр мэрэгчлээ. Сувилагч ийж. Сувилагч. Тийм. За гайхалтай. Тэгэд манайхыг бас үзэж сууж байгаа хүмүүст маань эцэгтэй нар, ээж нар тийм хүмүүст маань бас гоё юм санааг олгосон байх болов гэж бодож байна. Тэгээд танаас бас нэгэн асуултыг асуумаар байна л да. Бас олон жилийн хугацаанд хүүхдийн номын зохиолч зураач хийгээд явж байна. Тийм тэгэхээр бас гоё сонсч ийсэн нэг мартагддгүй нэг одоо сая таны хүүхд чинь энэ болчмор юу яа аваа гэж тэгдэг шиг тийм гоё юм сэтгэл мартагдчихгүй тийм сэтгэл сонсч ийсэн үеэсээ мөчөөсөө хуваалцвал тийм. За одоо мэдээж чи айгуу тийм би чи айгуу тийм байнга тийм гоё мэдрэмжүүдийг авнаа хүүхдтэйгээ ингээм уулзаад юм ярьж байхад тэд нар чи бүр санаанд оромгүй зүйлүүдийн тухай ярьдаг. Харин зөвхөн эмзэглэж авдаг зүйлүүд бол харин их.
Тий одоо өнөөдөр ингээм бид нар юу гэхээр зэрэг би ингээ өв соёлоо муулж байгаа юм биш. Бид нар ингээм хүүхдийг нүдийг хурах гэдэг. Тийм ээ. За нэг шинжил болж нүдийг хурах юм аавь. Цагаансар болж нүдийг хурах юм аавь. Тэгээ одоо ингээ удахгүй шинжил болох гэж байна. Тэгээ одоо бүр байж боломгүй асар их сахарын агуулмж хүүхдэд одоо цөл болгоод очно. Энд чинь нүдийг хурж байгаа асуудал. Тэгээд магадгүй би ингээд сурталчилгаа шүүжлээрэ тэр хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг хүүхдтэйгээ болов ярилцвал тэр тоглоомч гэсэндээ хүүхдэд айгүй гоё юм сайхан сэтгэлийг үлдээдэг. Гэхдээ бид нар хүүхдэд ингээд хайрлж ийгээд хүүхдэд эрхлүүлж ийгээд өөрийнхөө стрессийг тайлдаг. Тэг өөрөө унтаад өгч байгаа шүү дээ аав ээж. Тэгэд одоо бах өмсөж байгаа. Тэгэд би хүүхдэд цаг гаргалаа гэж боддог. Хүүхдэд цаг гаргаж ийгээд амралтын нэг өдөр ресторанд орж чинь тий. Тэгэл өөрөө бодоод өөрийнхөө стрессийг хүүхдэд чухам яг юу хэрэгтэй байгаа юм бэ ягаа ярилцахгүй байгаа юм тийм ээ. Тэр чинь л жинхэнэ одоо гаргаж чаад жинхэнэ цаг гэж одоо би боддог. Тэгэхээр зэрэг ийм эмзэглэлүүд бол бас энэ салбарт зөндөө. Тус сайхан зүйлүүд би одоо нэг удаа нэг хүү ингээд би ингээд нэг буддаг ном хийжсэн байхгүй юу. Тэгээ ингээд за миний царайг сайхан гой зураад өгөөч гэл ингээд цэцэрлэгтэр тэл хүүхдүүд ингээд ихэнх нь гой царай тэ инээж байгаа зарим хүүхдүүд ургуулын будаал тэ нүдийн будаал ингээд хөргдсөн чинь нэг хүү 5 настай шүү дээ уйлсан байхгүй уйлж байгаа царай зурсан. Тэг өөрөө хойлоос илж чадахгүй. Тэг багшаа одоо энэ хүү яагаад ингэсэн бэ гэж асуулт нь би тэр одоо тусгалын дараа асуусан чинь харин хоёр ихэр дүүтэй болсон юм аа. Тэг хайр дутагдчихж байгаа юм гэсэн. Тэгэд хүүхдийн зураг гэдэг чинь үнэнгээсээ одоо тэрийг аава би одоо намайг жоохон хайрлаад өгөөч гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэр одоо үгийн сан байхгүй. Тэрийг юугаар илэрхийлж ийнэ гэвэл зургаар илэрхийлж шүү дээ. Юу байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн зураг ерөөсөө тийм гой зурхтай биш. Юу зурхтай яг үнэн байхтаа л одоо оршиж байгаа. Тэгээ тэр уйлж байгаа хүүхд ягаад тэгэхээр аав ээж нь нэгээр нь одоо уйлахаар нь тэрвэрнэ. Өөрөө бас 5 настай ч тэрвэрлмээр байгаа шүү дээ. Өдөр тутам нэг уйлж байгаа царай харж байгаа. Стресстэй ч шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдэд бас цаг гаргах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн зураг бол юм үнэн. Гэтэл бид нар чинь юм бамгаар хөөрхөн одоо гараа булцаар хацраанд ирлээд унтан тагдаг дуу моч байдаг ч юм уу тий. Тэгээд хүүхэд нас л айгүй аз жаргалтай гэж боддог. Хүүхэд нас үнэхээр зовлонтой нас эн чин хорвоодлыг юу ч мэдэхгүй байхад үнэнгээсээ энэ одоо солонгыг барья гэдэг нэг биш үү тийм. Тэгтэн эдгээр ийм аз жаргалтай шүү гэж бид нар доогөлж байгаа юм шиг хандлагаар харьцаж байгаа байхгүй юу. Тэгээд эдгээр бол жаргалтай юу ч бодохгүй сайхан байгаа. Чи асар их юм бодож байгаа шүү дээ. Мэдэхгүй бүх зүйлийг мэдэхгүй. Тэгэд ягаад юм бодохгүй сайхан байгаа шүү эдгээр. Гэтэл одоо бид нар чинь ахвал бодож шүү дээ тийм. Бизнесээ бодож байна, ирээдүгээ бодож байна. Гэтэл хүүхдэд бас тийм бодлого даа. Тэгэд ягаад юу ч боддгүй сайхан шүү гэж. Тэгэхээр бид нар нэг хүүхдэд хандах хандлагад их тийм буруу ойлголттой. Бас нэг зүйлийг ялсхан асуучмаар санагдлаа л да. Таны хувьд одоо зураач хүүхдийн номын зураач хүний хувьд ер нь ямар сэдв илүү дутагдаад байгаа юм шиг анзаардаг вэ? Энэ одоо хүүхдийн номын салбарт тийм ээ? Одоо цаг. Бид нар дандаа үлгэр хизээ чин бүм тэртээ өрдөн цагт. Тэгэд нэг баатар, тэгэд нэг мангасыг дарна. Ямар хамаатай бүмд. Гэтэл өнөөдөр яагаад би цэцэрлэгтээ явах хэрэгтэй юм? Яагаад би аав ээжтэйгээ яаж харилцах хэрэгтэй? Би эрүүл мэндээ ямар? Эсвэл нэг өнөөдрийн түүх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг энэ асар их зохиолчд маань одоо цагийг яагаад бичээсэ заавал одоо үг дээдсийнхаа суу алдарт сургаалыг тулгаж мэдээж түүх хэрэгтэй. Тэгэхдээ өнөөдөр бид нар дэлхийн нийт ямар хурдтай өөрчлөлтүүд чат GPT-гээс ахуулаад ямар сайхан зүйлүүд ингэж бий болж байна те. Ирээдүйд ямар хурдтай өөрчлөгдөж байна цаг хугацаа. Тэг бид нар чинь ухарч тавьсараа сапиенс их үедээ очих хэрэгтэй юм уу? Чингис хаанаа багт болно мэдээж. Гэхдээ ингээл хойшлол бах юм уу? Одоо урагшлаад ирээдүйд цаг руу уран бүтээлүүд хийх хэрэгтэй л гэж одоо бодож байна. Тэгээ хүүхдийн контент чинь асар хэцүү хөдөлмөр шаарддаг. Гэтэл өнөөдөр биднэрт тийм олон контентууд дандаа гадны рилүүдийг хүүхдүүд маань үзэж байгаа хар утсан дээрээс ном бол яг жохон тексттэй юм байна. Боли. Тэр норонд одоо дата аваад энэ гар утастай найзлах. Гэхдээ энэ чинь чухал үндэ эндээс бултах цогт харахгүй. Гэхдээ яг нөгөө нэг өөрийнхөө хоолойгоор хүүхдтэйгээ нэг удаа нэг сэдвээр ярилцсан гэдэг бол ямар гоё аз жаргал мартагддаггүй зүйл байдаг л.
Ер нь аавын хоолой хүүхдэд тэр ой тогтоолтод 60% үлддэг тийм ээ. 60-70% үлддэг гэж ярьдаг. Ээжийн хоолой асвар бага. Тэгэхээр зөв аавд бол одоо орой үлгэр уншиж өссөн. Хамгийн их үгэлдэг хүмүүс нь бол нээчнэр байгаад байдаг. За тэгээд маш гоё одоо сэдвүүрэнд зураач төрөм хүүхдтэйгээ ярилцлаа. Үнэхээр таатай байлаа. Тэгээд нөгөө хүүхдэд гаргах ёстой quality цаг буюу одоо чанартай цаг хугацааг бас одоо биелүүлж өгдөг зүйлийн нэг бол яалтчгүй ном байдаг. Хүүхдтэйгээ зүгээр орой суугаад хамтдаа ном уншаад нэг зүйл рүү хараад нэг зүйлийг уншаад байж ин гэдэг бол ёстой сая таны хэлдгээр нөгөө хоолны газар орохоос илүүтэй тийм эсвэл зүгээр нэг тоглоомын төв дээр ингээд хайчхаас илүүтэй тэр зүйл бол бас их юм нарийн холбоосыг бас үүсгэж байдığım болов гэсэн бодол төрлөө. Тэгээд өнөөдөр ярилцсан дээр ирсэн танд их баярлалаа. Тэгээд хэлмээрсэн зүйлсээ бас хэлж болно. Тий одоо хэлмээр бас та олон л зүйл байна. Магадгүй хоёр ясаагүй тийм ээ. Ямар ч гэсэн бас урьж оролцуулсан мэт үнэхээр их баярлалаа. Тэгээд ээж аавд маань одоо хүүхдтэй жинхэнэ ер нь бол нэг ийм зүйл байд юм билээ л. Үнэн л бол хүүхдэд юу ч хэлж болно. Тэгээд бид нар асар их худлаа зүйлүүд тулах биш. Хаяа үнэн зүйлийн тухай ярихад одоо ном их тус болно гэж бодож байна. Тэгээд баярлалаа. За баярлалаа. Тэгээд таны их урлагийн их замналд амжилт хүсье. Өшөө маш олон сайхан номнуудыг гаргаж хүүхдүүдийн хүртэл олгож тэдний одоо дурсамжинд нь мөнгөлнө гэдэгт итгэлтэй байна. Танд их баярлалаа. Баярлалаа. Танд амжилт хүсье. За